Удирдлагын үеэр та ил тодын хуультай холбоотой хаана юуг хэрхэн ил болгосноор ямар хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. За мөн татвар санхүү нийгмийн даатгалын тайлангаа хэрхэн өгөх бүртгүүлэх талаар ч зөвлөгөө авах боломжтой. За 10 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн тус хуулийн зорилго нь хувь хүн хуулийн этгээд бүртгэлээс гадуурх нуун дарагдуулсан хөрөнгө орлого үйл ажиллагаагаа сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлсэн тохиолдолд тухайн этгээдийг хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөд оршиж байна. Энэхүү хууль хэрэгжснээр сүүдрийн эдийн засгийг бууруулж хөрөнгө оруулалтын урсгалыг сайжруулах, бизнес эрхлэгчдэд шударгаар үйл ажиллагааг явуулах боломж эхлэлийг тавих давуу талууд бүрднэ. Маргааш пүрэв гарагт тусгаар тогтнолын ордон буюу ялалтын талбай дээр эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар хуулийн сурталчлах удирдлагыг бол зохион байгуулах гэж байна. За тус удирдлагоор бол сангийн яам болон татвар ерөнхий газар, гайлын ерөнхий газар, нийгмийн даатгал, улсын бүртгэлийн ерөнхий газрууд бол тус удирдлагыг бол хуулийг сурталчилж ажиллана. За тус удирдлагоор бол тус газрууд бол бүгд нэг цэгийнхаа үйлчлэгийг бол гарган иргэд та бүхэнд тус хуулийн талаар бүх талын дэмжлэг болон хуулийг сурталчилж ажиллана. Хуулийн хүрээнд энэ оны 4-р сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан хөрөнгө орлого үйл ажиллагааг энэ оны 12-р сарын 31-ний өдрөөс өмнө сайн дурын үндсэн дээр ил болгож хуулиар тогтоосон хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөх юм а. Хариуцлагаас чөлөөлөгдөх хуульд нийгмийн даатгалын тухай хууль, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, нэгтлэн бодох бүртгэлийн тухай хууль, гайлын тухай, захиргааны хариуцлагын тухай хууль, татварын ерөнхий хууль, за мөн нэмэгдсэн үртгийн албан татварын тухай хууль орох юм а.